Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэгээс бэлтгэн явуулдаг Сүрээгүй Монгол цуврал подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За бид өнөөдрийн энэ удаагийн дугаараараа сүрээ өвчин тэр дундаа олон эмийн тасалтай сүрээ өвчин ба эдгэрэл гэсэн сэдвээр хүрэхээр бэлтгээдэг. За энэ удаагийн дугаарын маань зочноор халдвар төвчин судлалын үндэсний төвийн сүрээгийн тандал судалгааны албаны их хэмж дорчмоо маань болцоор ирсэн байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. За дорчмоо та биднэрт сүрээ өвчин тэр дундаа олон тасалтай сүрээгийн талаар мэдээллийг та бидэнд хүргэж. За тэгэхээр Сүрээгүй Монгол подкаст нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Тэгэд бас нэвтрүүлгийг үзэж байгаа бас оролцогчдаа баярлалаа гэж хэлье. Ер нь манай Монгол улсад сүрээгийн өвчлөл өндөр орнуудын нийгэм жилдээ 4000 орчим эмэд мэдрэг сүрээгийн тохиолдол бүртгэгддэг. Энэ нийт тохиолдлын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод, бусад өвчлөл нь аймагуудад бүртгэгдгээ. Өвчлөл бол 25-аас 34 насны хүмүүсийн дунд илүү их зовлон тохиолдож байна. Сүрээгээр өвдсөн хүн болгон сүрээгийн эмчилгээг бол заавал хийх хэрэгтэй. Сүрээгийн эмийг ууж иж итгэрдэг бахнэ. Манай улсад бол эмэд мэдрэг сүрээтэй өвчтний эмчилгээний амжилт бол ойролцоогоор 85% байдаг. За тэгэхээр сүрээгийн тусламж үйлчилгээний нэг тулгамдж байгаа асуудал бол ерөөсөө эмэд төсвөрчлөлт юм. Эмэд төсвөрчлөлт гэдэг нь болохоор сүрээгийн нянг сүрээгийн устгах чадхад болжлоо гэсэн үг. Манай улсын хэмжээнд бол ойролцоогоор нэг 480 орчим эмийн төсвөртэй сүрээгийн тохиолдол жилдээ бүртгэгдэт байна. Эмийн төсвөрчлөлт яагаад үүсдэг вэ гэвэл нэгдүгээр сүрээгийн эмд мэдээ сүрээгийн эмчилгээнийхаа явцад эмчилгээгээ хайхрамжгүй хийлгэл өөрөлдөх юм бол зарим өдөр эмээ угаал зарим өдөр уухгүй болдог, тасалж агаад эмээ угаад байх юм бол эмийн төсвөрчлөлт бол үүсдгийг гэж ойлгож байна. Хоёрдугаар эхнээсээ эмийн төсвөртэй сүрээгийн нянгаар тухайн хүн халдварлагдаад сүрээгээр өвдөх юм бол бас эмийн төсвөртэй сүрээ үүсдэг. Тэгээ эмийн төсвөртэй сүрээг ер нь бол сүрээгийн эмчилгээг бид нар яг хувь хүнийх нь эмийн төсвөрчлөлтийн хэлбэр урд нь сүрээгээр өвдөжсэн хэсгээс нь хамаарат сүрээгийн эмчилгээнд бол хамруулдаг. Эмэнд мэдрэг сүрээгийн эмчилгээ бол ойролцоогоор 6-аас 12 сар үргэлжилдэг. Харин эмийн төсвөртэй сүрээгийн эмчилгээ нь 9-өөс 24 сарын турш үргэлжилдэг бахна. Тэгэхээр энэ урт хугацааны туршид эмийг өдөр болгон ууна гэдэг бол амархан биш. Яг гэвэл сүрээгийн эмчин бас гаш нөлөөтэй. Тэр гаш нөлөөнөөсөө болоод зарим өшөөлөгч чинь бас эмчилгээгээ хийлдэхгүй хаширдаг. Тэгэхээр ер нь бол сүрээгийн эмчилгээ гэдэг бол их л төвчээр шаарддаг тийм эмчилгээ байгаа. Монгол улсын хэмжээнд бол эмийн төсвөртэй сүрээгийн эмчилгээний амжилт нь бол ойролцоогоор 67% байдаг. Тэгээ харамсалтай нэг сүрээтэй хүмүүс чинь эмчилгээгээ тасалж байна. Эмчилгээндээ хайхрамжгүй хандсанаас болоод эмчилгээ бас үр дүнгүй болж байгаа нэг тийм тал байна. Эмчилгээгээ таслана гэдэг чинь тэр хүн нийгэмд халдвар тарааж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ хүн бол яг иргэнийхээ үүргийг бас гүйцэтгэж чадахгүй байна те. Өөрөө эдгэрхгүй бусдад халдвараа тараагаад байна гэсэн. Гэтэл ихэнх хүмүүс бол эмчилгээгээ маш сайн хийлгдэг, эмээ сайн уудаг хүн байгаа. Тэгэхээр сүрээгийн эмчилгээ гэдэг бол халдварт өвчин тийм болохоор сүрээ өвчин маань өөрөө халдварт өвчин шүү дээ. Тэгэхээр сүрээдгээр өвдчихсэн хүн бүр заавал эмчилгээгээ хийгээд хэцүү байсан ч гэлээ эмчилгээгээ дуусгаад эдгэрэх ястай ах нэ. Тэгэхээр эмч ер нь бол өдөр болго эмээ алцсахгүй яваад байвал сүрээ өвчин, за эмэнд мэдрэгч, эмэнд эсэртэй 100% бүрийн эдгэрдэг өвчин тийм эдгэрнэ. Хамгийн гол нь яг эмчийнхаа хяналтанд эмийг яг зааврынхан дагуу уувал сүрээ өвчин бол эдгэрдэг юм аа. Цаг явсаар байна. Сүрээгүй Монголын төлөө нэгдэцгээе. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг. За тэгэхээр дашмамжаа ингээ одоо ковид гээд маш их хүл яриад тогтож байна тийм энэ цав тахлын үед сүрээгийн тусламж үйлчилгээнд салгардал үр нь үүсэж гин үү сүрээгийн тусламж үйлчилгээ тасралтгүй иргэдтэй хүрч чадж гин үү энэ талаар та бидэнд мэдээлэл өгөөч. За их зөв асуулт асуулаа. Монгол улсад ковид-19 өвчлөл ингээд цав тахал байдал хэлбэрээр ингээд тархаж байна шүү дээ. Энэ үед бас ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээ ингээд жоохон доголдох хандлагатай байгаа. Яагаад гэхээр
сүрээгийн тусан зөвлөгөө үзүүлж байгаа эмч, соёлогч, сүрээгийн лабораторид хүртэл ингээ ковид ингээ дайшлагдж байна л да. Тэгэхээр сүрээгийн үндсэн тусан зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаанд мөр жоохон асуудал гарч байна. Яагаад гэвэл сүрээгийн диспансер дээр байх эмчийн тооц өөрчлөлөө, эмчийн тооц өөрнө гэдэг чинь тухайн эмч чинь өвчтөнгөө яг ингээ стандартын дагуу үзэж хянаж чадахгүй байна л гэсэн үг. Зүгээр нэг эмийг бид нар ингээд шууд хяналтаа уулгадаг байсан бол одоо бол зүгээр эмийг ингээд тарааж өгч тэ өвчтөнгүүтээ баг 14 хоногоор 21 хоногоор ингээд бид нар тарааж өгөөд өвчтөндөө хяналтаа уугаарай гэдгийг хэлж өгөөд явуулчихж байна. Энэ нь болохоор нэг асандаа эмчилгээг хяналтгүй хийж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар бол өвчтөн болгондоо хурж өгч чадахгүй байна. Ер нь сүрээгийн тандалтын тайлангаар энэ ковидын үед эхний 3 сарын байдлаар сүрээгийн илрүүлэлт ингээд 50% буурчлаа тий сүрээтэй оршоо тохиолдлын тоо буурчлаа сүрээгийн клиникт ирж байгаа өвчтөнгүүд манд хүндэрч ирээд байна. Тэгэхээр энийг бид нар юу хэлж байна гэвэл арт иргэдэг биш арт иргэдэг ш тэр тий хэрвээ тань сүрээгийн шин тэмдэг илэрх юм бол эмчид тэр тандаарай гэдгийг хэлж байгаа. Сүрээтэй өвчтөнгүүдтэй болохоор яг нөхцөл байдлыг бодтойгоор ойлгож хүлээн зөвшөөрөөд өөртөө амар хариуцлагатай хандаасаа тий сүрээгийн диспансер танд ингээд 14 хоногоор 21 хоногоор сүрээг эмээ өгч штэ. Гэхдээ та тэр эмэгтэй уухгүй гэртээ хадгалж болохгүй өдөр болгон заавал эмчийн заврын дагуу эмээ уух ёстой шүү. Энэ бол яг хариуцлага шаардаад байна л да. Тэгэхээр ер нь бол бид нар сүрээгийн тусламжуулалтыг доголдуулахын тулд хамаг дотоод нөөц болцоогоо ашиглан ажиллаж байгаа. Гэтээ сүрээгийн тусламжуулалт гэдэг чинь бол яг багийн ажил шүү дээ. Тэгэхээр эм чимлэгийн ажилтнад ч хариуцлагатай байх ёстой. Өвчтөнгүүд ялангуяа маш их хариуцлагатай байх ёстой. Таны эрүүл мэнд учраас та өөрийнхөө уух ёстой юмыг заавал өдөр бүр уух хэрэгтэй. Тэгжээс та эдгэрнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сүрээгийн тусламжуулалтын үйлчлэгийг ковидын үед доголдол гарахгүй тулд ер нь бид нар хамаг чадлаараа хичээж ажиллаж байгаа. Тэгээ та бүхэндээ бас маш их баярлалаа. Энэ цаг тахлын үед хүн болгоныг сүрээгийн тусламж үйлчлэгийг доголдуулахгүй ингээд хичээж ажиллаж байгаад маш их баярлалаа. Тэгээ за мөн бас манай сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүд мөн бас та бүхэндээ туслан дэмжлэг үзүүлэх зорилгоор за мөн сүрээ өвчтэй сүрээгийн юм уудаг өвчтнүүдэд бол өдөр болгон эмээр хүргэх үйл ажиллагаа маань бол бас тасралтгүй үйл ажиллагаа бас явуулсаар байгаа. Баярлалаа. Тэгэд надад нэг юм ажиглагдсан. Ингээд цар тахлын үед чинь ингээд албан газрууд ингээд таалгаар барьчлаа тий ажилчдаа ингээд чөлөө өгч штэ цалинтай цалингуу. Тэгэхээр ингээд энэ нь болохоор иргэдэд эдийн засгийн маш их хүндрэлийг учруулж байгаа юм даа л гэж ажиглагдаж байна. За манай сүрээтэй өвчтөнгүүдийн бол дийлэнх нэг 50-60% нь эмчийнхаа явцад ажил эрхэлдэггүй. Яагаад гэвэл эмийн гаж нөлөө байна те биеийн сул байна. Тэгээ чөлөө авдаг. Тэгэхээр энэ хүмүүст ингээ хамгийн чухал юм юу вэ гэвэл ерөөсөө хүнсний тусламж хэрэгтэй. Тэгэхээр би матагийнхны Улбас ангийн санхүүжилттэйгээр сүрээтэй өвчтөнгүүдэд ингээ хүнсний тусламжийг тодорхой ингээ давтамжтайгаар өгж байгааг би фэйсбүүкээр мэдсэн. Тэгээ та хэдтэй бас баярлалаа. Энэ бол ерөөсөө хамгийн чухал юм. Ажлаа явахгүй байна тий. Орлогогүй байгаа хүмүүст бүтэнчлэгний хүнсийг биш юм а гэхэд тий тодорхой хугацаанд хэрэглэх хүнсийг ингэж олгож ийн гэдэг бол маш том тос юм. Тэгээд бас та хэдтэй ч бас их баярлж байгаа шүү. За баярлалаа. За ингээд та бүхэндээ эмийн тасалтай сүрээгээр өвдөөд өдөр болгон эмээ тасалгүй уусаар байгаад энэ өвчнийг ялан дийлж бүрэн эдгэрсэн нэг иргэний яриаг хүргье. За бид өөрчлөлөгчийг хүндэтгэх үүднээс дүрсийг гаргалахгүйгээр яриаг авсан болно. Тэгэхээр та анх хизээ энэ сүрээ өвчин гэж онцлогдсон бай тээ анх хизээ өвдсөн. За дээрэс нь хэр удаан хугацаанд та яг сүрийг эмчилгээ хийлгэсэн бэ? Би 2020 оны 8 сард эмчилгээ хийсэн. Тэгээд көсөөдөд 2 сар хийсэн эмчнэрээ яваа. Тэгээд 9 сар юм уугаад тасралтгүй болсон. Тэгээд энэ өвчнгөө идвэсэ. За. Тэгэхээр анх сүрээгээд онцлогдоход те ер нь та хэр хүлээж авсан таны сэтгэл зүй ер нь ямар байсан бэ? Сэтгэл зүй хэцүү болтой байлээ. Яг сүргээтэй гэдэг ахлаа. Сэтгэл зүй. Тэгээд одоо тэр
их сэтгэл санаагаар их мундаг юм билээ. Тэгээд ар ирийн эмчнэрийнхээ зөвлөгөөнөөр ар ирийнхээ зөвлөгөөгөөр сэтгэл санаа дэмжиж ирэхлээр хүн чинь аяндаа өөрөө яагаад гэдэг вэ? Сандрахгүй тэгээд энэ аваад энэ ууж явахдаа маш гайхалтай айгүй байна. Хатуу төвтөн минийх нойр болчихлоо үтчихсэн. Би бас чихрийн жижиггүй 10 жил чихрийн шижинтэй гэж явсан. Тэр бас айгүй нэлээс. За тэгэхээр энэ 9 сарын хугацаанд та өдөр болгон юм уу өдөрт хэдэн айлцаар хэдэн ширхэг юм уудаг гэсэн бэ? Би ойролцоогоор 12 ширхэг юм уудаг байсан. Яг л цагтаа эмчнэрийнхээ яг заавраа яг цагт нь. Яг би бол 11 цагаас 12 цагийн хооронд уудаг байсан. Би ерөөсөө таслахгүй. За. Тэгээд тасрахыг нэрэл манай хоёрынх нь одоо энэ болохгүй байлаа гэл тэгж уудаг байсан. Тэгэхээр 9 сарын хугацаанд өдөр болгон тасралтгүй 12 ширхэг эмийг ууна гэдэг бол бас танаас маш их төвчээр шаардсан байна те. За тэгэхээр ер нь өдөр болгон ингээд эмийг уухад танд хүндрэл бэрхшээл ямар хүндрэл бэрхшээл гардаг гэсэн юу тулгарсан эмээ мартаж санах ч юм уу те. Энэ бэрхшээл ер нь тулгардаг гэсэн үү? Зөндөө тулгардаг байх. Тэр бол нэг ар гэр манай нөхөр одоо энэ уух цаг чи болсон байна. Одоо энэ эмнүүд уугаад ачирэл үүддэг байсан. Тэгээд тэргээ уугаад ер нь юм ууж ижил итгэх шүүгээл. Итгэдэг. Энэ ууж ер нь нэмээ таслах юм бол 1-2 хоног таслах юм бол тэр эмчилгээний үр дүнгүй болно. Тийм учраас нэмээсээ ууж эмчийнхээ зөвлөгөөнөөр нэмээсээ ууж л авах хэрэгтэй. Гэж бодчих. Тэгжиж энэ хүчнийг тэгжиж энэ хүчнийг яалаа. За одоо ковид гараад хөл хороо тогтоогоод ер нь нэлээ олон сарын хугацаанд хөлөөрөө тогтоолоо шүү дээ. Тэгээд энэ хугацаанд ер нь та эмнэлгээс очиж эмээ очиж авах. За эмээ өдрөө болгон ингээд алхасахгүй байхад ер нь хэр хүндрэл бэрхшээл гарч ив. Хүндрэлтэй эмээ очиод авах гэхээр замд цагдаа нар зогсоод яах гэж байгаа юм гэж байгаа гэл одоо ингээд эмээ авах ёстой одоо болохгүй гэл тэгэл өчиг зөөлөө хэлэхлээр явуулаад тэгж юм аачихсан. Тэгэхээр ер нь бол та тэгээд энэ цаад тахлын үед ч гэсэн те өдөр болгоо алгасалгүй сүрэгийнхаа эмнэлэг дээр очиод эмээ тасралтгүй аваад өдөр болгоо ууж исэн байж тээ те. За тэгээд энэ хугацаанд ер нь эмч эмнэлгийнхэн те зааман танаа гэр бүлийн ойр тойрныхнаас дэмжлэг хийх байсан бай. Дэмжлэг маш их сэтгэлийн дэмжлэг бол маш их байж ижил хүн мэдэх юм байл. Тэгээ хажуунаас нь сэтгэлийн дэмжлэг өгөх юм байлаа. Тэгээд эмчнэрээс асууж байг зөвлөгөө аваад тэгжиж юм авах хэрэгтэй гэдэг байл. Тэгээ ер нь бас нэг зарим хүмүүс нэг тохиолддог шүү дээ. Зарим хүмүүс эмчээсээ жоохон имээд юм уу эсвэл айд юм уу те нөгөө зөөрөө сайн хэлэхгүй те эсвэл өөрт нь гаж нөлөө гараад байвал тэрийгэ эмчтэй сайн хэлэхгүй одоо нэг тиймэрхүү тохиолдол ер нь их байдаг шүү дээ. Тийм хүмүүс ер нь та хандж хэлэхэд ер нь эмчтэйгээ ер нь та эмчтэй хэр их холбоотой байсан бэ? Эмчтэйгээ холбоотой байсан. Тэгээд яаж юу болохгүй тэгээд ингээд одоо яах вэ гэж асуудаг. Тэгээд тэгжээж идэх хүн чинь эмчилгээгээ хийлгэн шүү дээ. Тий. Цаг явсаар байна. Сүрээгүй Монголын төлөө нэгдэцгээе. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг. За тэгэхээр ер нь одоо ингээд эмээ таслахгүй өдөр болгон ингээд уухад мэдээж мэдээж ар гэрийн дэмжлэг бол хамгийн их нөлөөсөн байна те. Дараагаар нь эмч эмнэлгийн бол те танд зөвлөгөө дэмжлэгийг чинь бүрэн явуулаад бол бас дэмжлэг тусалцаа бол маш их өгсөн байна те. Тий. За тэгэхээр ингээд сүрээ өвчнөр ингээд сүрээ өвчнөр дурдлаа шүү дээ те. Тэгэхээр та ч юм бас давхар сахартай гэж байна те. Сахар шиж өвчнөтэй гэдэг чинь те. Тэгэхэд ер нь бол хэр их одоо энэ олон юм уухад гаж нөлөө ер нь бол их гарч исэн үү те. Ингээд гаж нөлөө гарч исэн бол одоо та тэрийг одоо хэрхэн даван туулж исэн бэ? Бүүлжих тэгээд элэг хотод өвдөх нойр болчих өвдөх юм айгүй гардаг байсан. Тэгээд тэр болгонд дэмжтэй хэлээ яах вэ? Одоо юу гинэ бол зүгээр авах гээл. Тэгээд элэгний янз бүрийн уугаал тэгээд одоо
юм очсон. За. Тэгэхээр энэ удаан цагийн хугацаанд өдөр болгон энэ олон нэмийг тасралтгүй угаад энэ олон бэрхшээлийг даван туулаад энэ өвчнийг одоо ингээд ялан дийлээд идэх бүрийн төсөн танд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд ер нь одоо ингээд сүрэгийн юм ууж байгаа сүрөөгчнөр онцлогдсон хүмүүст ер нь хандаж хэлэхэд та юу гэж зөвлөмөр байна? Эмчийнхээ зөвлөгөөг цаагаараа тэгээд имээ цагт нь яг ууж байгаараа л тасалж болохгүй шүү. Таслал юм бодоод одоо эмчилгээ болохгүй гэдэг хэлмээр байна. Тэгэхээр сүрэгийн эмчилгээ бол урт хугацааны эмчилгээ. Дээр нь нэмээд өдөр болгон олон ширхэг юм уу. Тэгээ эм болгон гаш нөлөөтэй. Тэгээ сүрэгийн үндсэн эм дээр нэмээд гаш нөлөөний эм уу гэхээр өвчтөн ойролцоогоор нэг 20 орчим юм уух шаардлага гардаг. Энэ бол ерөөсөө амархан биш. Ийм учраас хүмүүс эмчилгээнээсээ хаширдаг, эмчилгээгээ хаяад явдаг. Тэгэхээр ер нь тэгэл сүрэгийн эмийг уужээд сүрэгийн нян устдаг гэдгийг хүмүүс яг мэддэг учраас ихний хэцүү байсан ч гэлээ хичээгээд эмээ уудаг юм аа. Тэгэхээр энэ бол маш их төвчээр шаарддаг. Тэгэхээр би бас танаар үнэхээр би бахархаж байна. Зөндөө олон ингээд өвчтөн байгаа шүү дээ улсын хэмжээнд. Гэтэл эдгээр өвчтөнгүүдийн чинь зарим нь үнэхээр эмчгийн ихэнд хаяа явчихдаг юм. Би яачсан ч юм олон юм ууж чадахгүй наад эмчийн гаш нөлөө өгдөг гэд. Энэ юм чи ухаар ходоод өвдөдтэй би уухгүй гэд бүр яаж ч байсан хаяа явчихдаг. Би ингээд ламаар эмчлүүлнэ, би бөө болно тий. Эсвэл би ингээд өөр уламжлалт аргаар эмчлүүлнэ гэд эмчилгээ хаяа явдаг хүн байдаг. Гэтэл үнэхээр ингээд эмчийнхаа үгийг ингээд сонсоод тий эмчилгээгээ хэцүү байсан ч гэлээ өдөр болгон эмээ уугаад төвчээр гаргасан. Тэгээ өөртөө маш их хариуцлагатай байгаад эдгэрсэн танд би үнэхээр их баярлж байна. Тэгээд танд баяр хүргэе. Үнэхээр хариуцлагатай. Тэр нь болохоор бусад өвшүүлэгчд бас их гоё үлгэр жишээ болох болов гэж би бас бодож байна. Тэгэхээр сүрээгээр өвдчихсөн хэрэг эмээ ууж байгаа бол та эмийг заавал уух ёстой шүү гэдгийг бас бусад өвчтөнгүүдтэй уриалгахаар байна. Сүрээ өвчин онцлогдсон ч гэсэн яг онцлогдсон даруйда эмчтэй үзүүлээд хяналтандаа ороод эмээ өдөр болгон яг эмчийнхаа завраар тасралтгүй угаад байх юм бол сүрээ өвчин 100% эдгэрдэг өвчин шүү гэдгийг энэ хүн маань ингээд биеэ тулаад мэдэрсэн байна. Тийм болохоор та бүхэн ч гэсэн энэ бичлэгийг үзэх юм бол за сүрээ өвчин 100% эдгэрдэг өвчин шүү гэдгийг бас мэдээж авах боломжтой болох нэ. За ингээд маань бидний урилгыг хүлээн авч мөрөлцөн ярь цаахан яриа өрнүүлсэн та бүхэнд маш их баярлалаа. Манай Сүрээгүй Монгол подкастын маань энэ удаагийн дугаар энэ хүрээд хүрч байна. Та бүхэндээ эрүүлэг сайн сайхан хүсье өгье.